За сайн бацгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн нийт харилцагч болон хамтрагч байгууллагуудтай шинэ оны баярын мэнд хүргье. За TIA үндэсний блокчейн сүлжээ нь бол асаад 1 жил болж байна. Үүн дээрээ суурлаад бид бүхэн олон нийтэд Монгол улсад блокчейний давуу талыг ашиглах үүднээс өөрсдөө түүчилж блокчейн дээр суурилсан decentralized application буюу дархмал дэд үтцийг үүсгэж байна. За тухайлах юм бол дипломыг блокчейн дээр баталгаажуулдаг Certify гэдэг бүтээгдэхүүн маань мөн бүх төрлийн бичиг цахим бичиг баримтыг баталгаажуулдаг үнэн зөв болохыг баталгаажуулдаг нотлыг бүтээгдэхүүн маань. Нотлын бүтээгдэхүүнээр жишээлх юм бол банкны насны агуулга, ажилтны өмнө гэсэн тодорхойлолт, за бүр цаашлах юм бол ийм Монголиагаас гардаг бичиг баримтуудыг хүртэл нотлох боломжтой ийм бүтээгдэхүүн дэд үтцийг бол бидэд үүсгэж байна. За мөн аж ахуйн нэгжүүд, бизнесийн байгууллагууд болон төр хувийн хвшлийн хамтарлыг бий болгох, жинхэнэ утгаараа цахим засаглалыг дэмжих суур дэд үтц болсон дижитал мэдээллийн санг бид нар үүсгэж байна. За дижитал мэдээллийн сан нь бол хувийн блокчейн дээр суурилсан мэдээллийг үнэн зөв, ил тод, өөрчлөгдөхгүй, ихтгэлтэй байдлаар солилцох ийм блокчейн сүлжээ юм аа. За энэ блокчейн сүлжээнийг ашигласнаар бол хамгийн гол нь итгэлцлийн дэд үтц бий болж байгаа. Одоо бол аж ахуйн нэгжүүд тодорхой хэмжээний өгөгдөл цуглуулдаг, өгөгдөл үүсгдэг болчихсон байж байгаа. Тэгвэл эдгээр өгөгдлүүдийг хоорондоо солилцсноор жинхэнэ утгаараа дижитал цахим шилжилт хийх юм боломжтой болох юм. Тэгэхээр энэ цахим шилжилтийг хийхэд бол компьютер дээр байгаа мэдээллийг устгах, өөрчлөх бүрэн боломжтой байдаг. Харин энэ боломжийг нь үгүй болгосноор компьютер дээр байгаа мэдээллийн систем дээр байгаа өгөгдөлд хүмүүс итгэснээрээ цахим шилжилт жинхэнэ эрх зүйн үндэстэй мэдээлэл бичиг баримтууд, гэрээнүүд блокчейнээр хийгдэх боломжтой болох юм аа. Тэгэхээр энэ дэд үтц нь бол TIA блокчейн, үндэсний блокчейн байх болно. За тэгээд цаашдаа 2023 онд харилцагч болон хамтрагч байгууллагууд маань илүү блокчейн сүлжээн дээр эрх зүйн үндэстэй мэдээллийг солилцох, дэд үтцийг үүсгэхэд хамтарч ажиллана гэдэгт бол итгэлтэй байна. Энэ нь салбар дундын болон тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг маш ихээр хялбаршуулах, жинхэнэ утгаар нь захимжуулах итгэлцлийн дэд үтц юм аа гэдгийг хэлье. За тэгээд та бүхэн шинэ оноо сайхан тэмдэглээрэй. Ирэх 2023 онд амжилт бүтээлээр дүүрэн байхыг үзүүтэй өрөөлөг төвшүүлье.